Өнгөрсөн 20 дугаар зууны эхээр Монгол орн Манжичин улсын иргэшээлээс ангиж ирж тус гар тогтон лом тунхаглаж Монгол төрийн алдагдсан жолоог сэргээсэн. Шинэ Монгол улсыг цогц лом бадруулах буянтай үйлсийн төлөө ноёд, лам, харц ядуучууд бүгдээрэн үзэл санаа, үйл хэрэгэн нэгтгэн тэмцсэний үр дүн энэ байлаа. Тэр их үйл хэргийг ерөнхийлөн өдөртөн зохион байгуулагч нэг нь 8 дугаар богд Жавцсан дам хотогт байсан юм. Бурхны шашны хуйлгаан Жавцсан дам хотогт энэтхэгт 5 удаа, төвдөд 10 удаа тодорсны дараа 16 дахь үрээр халахын түшээдхэн гомбодоржийн 2 дугаар хүү Занвазар 1640 онд тодорчээ. Монголчууд түүнийг өндөр гэгээн анх дугаар богд Жавцсан дам хотогт хэмээн өргөмжлөх болсон. Түүний дараагийн дүр 2 дугаар богд дамб доммэ мөнд түшээдхэн гомбодоржийн төрлөөс тодорсон бөгөөд Манжийн дарлалыг эсэргүүцсэн монголчуудын тэмцлийг дэмжиж байсан тул манж нарт хорлогдсон нас юусэн юм. Түүнээс хойш бусад богдыг Манжин хааны зарилгаар Монголоос биш төвдөөс тодруулж байжээ. Жавцсан дам хотогтын 8 дугаар дүр 1869 оны 8 дугаар сарын 15-нд алс хол цаст төвдийн оронд түшмэл гончиг цэрэнгийн 4 дахь хүү болон мэндэлсэн байна. 13 дугаар далай лам түүнд Жавцсан дам агван ловсон чойжин юм дансан ванчиг балсамбуу гэдэг алдар хайрлжээ. Энэ нь дээд тэнгэрийн оюуны манлай, номын наран, шашныг баригч эрхт сайн согт тойн гэсэн үг ажээ. Түүнийг цаашид агван ловсон гэж нэрлэх болжээ. Шин тодорсон 8 дугаар богд 1874 онд буюу 5 настай дан өөрийн төрсөн нутаг төвдийн Лхас хотоос гарч бравлагчдын хамт бараг 19 сар аялсны эцэст 1875 оны 10 дугаар сарын 3-нд ар халахын их хүрээнд хүрэлцэн иржээ. 1875 оны 10 дугаар сарын 5-нд 8 дугаар богдод зориулсан дан шиг наадам хийж Манжин хааны зарилгаар түүнийг хотогтын ширээнд заллаа. Түүнд зарилгаар өргөмжилсөн шашныг мандуулагч, амьтныг жаргуулагч Жавцсан дам ламын тамга гэсэн үг бүхий тамгыг гардуулсан байна. Манжин хаан бүрэн засагч шарын шашныг миний санаанд нийцүүлэн мандуулахын тулд олон лам нарыг захиран суулгаж чин үнэнчээр зүтгэхийг осолдохгүй шамдан хичээгтэн гэсэн үг бүхий алтан навчид өргөмжлөлийг богдод ирүүлж байжээ. 8 дугаар богд ховрог хүний хувьд зүүн хүрээний Дэчин галуун дацангийн 100 ламын нэг болж тэнд Бурхны ном сургаалыг судалсан байна. Богдын шашны номын багш нь Янзан хамб, Гачин лам Балдан Чоймбол, Монгол хэл бичгийн багш нь Бадамдорж нар байлаа. Богдын номын санд шашны гүн ухаан, ёс сур тууны сургаалаас гадна уран зохиол, нийгэм түүх, одон орон, ангаах ухаан, хэл бичиг зэрэг олон салбарын ном, түүнчлэн урд урдын дүрийн хотогтуудын цуглуулсан шашны ховор нандин ном судар бичиг баримт байсан бөгөөд богд тэдгээртэй танилцсан судлаж зээгсэн боловсрол эзэмшсэн байна. Монгол багш нар нь богдыг Монгол ах үед Монгол сэтгэлтэй хүн болгон төлөвшөхт нь баггүй анхаарч байсны үр дүнд тэрээр Монгол хэлийг их хэлнээсэн илүүтэйгээр эзэмшиж Монгол хүн болон өсөн бойжжээ. Тэрээр өрн дорны урчуудын хийсэн ховор нандин эд зүйлсээс гадна газрын янз бүрийн амьтны баялаг цуглуулгатай танин мэдэхүйн их тэмүүлэлтэй хүн болон төлөвшсөн байна. Найм дугаар богд эцэг их төрсөн ах нар дүүгийн хамт Монголд ирсэн бөгөөд эцэг гончиг цэрнэн 1879 онд их ойдов тулам нь 1887 онд нас барж хүмүүний өнчрөл хавцлыг агаасан амссан. Ялх балчраасан амьд бурхан хэмээн тахигдж бишрэл хүндэтгэлийн дээдийг идэж явсан нь түүний зан ааш төлөвшгөл бас баггүй нөлөөлсөн бизээ.
1888 онд 20 нас хүрсэн 8 дугаар богд анх дугаар богд өндөр гэгэний шарилд мөргөхөөр амар баясгаланд хийдэд залрлаа. Энэ бол түүний бие анх удаа их хүрээнээс гадагш морилсон хэрэг байлаа. Алсын аян замд богдыг мордоход түүнд бараа болж явсан Сэцэн-хан аймгийн засаг ноён гүн түмэн тогтохын хатных нь аягчаар Цэндийн дондог дулам гэгч эмэгтэй явжээ. Тэр эмэгтэй Монгол төвд бичигтэй ойр зуурын гүрэм ном уншдаг Луижин ч хүн байсан гэдэг. Залуу бүсгүйг богд таалж удалгүй тэд ордонд нь хамт амьдрах болсон байна. Богд дондог дулам нараас хүүхэд төрсөнгүй. Тэд хэд хэдэн хүүхэд үржилэн авч өсгөн байж өгчээ. Тэдний заримыг дурдвал ялгуулсан хотогт чин бишрэлд лам ламая хожим манай нэрт хөгжмийн зохиолч болсон мөрдөрж нарыг нэрлэж болно. Монголчууд богд гэгэндэн зориулан 1890 оноос эхлэн эрдэм итгэмжид сүм ордны цогцлборыг барьж эхэлсэн нь хожимон богдын ногоон ордон гэж алдаршжээ. Богд гэгэн хэдийгээр төвд хүн боловч өөрийгөө Монголын анх дугаар богд өндөр гэгэн зануузрын 8 дахь дүр гэж ярьдаг байсан байна. Өндөр гэгэний ургийн түшээт ханч жилбэрийн өвөл үзээтэй шартас үнхэлцэг зэргийг хүүд бэлэг гэж хотогтод илгээдэг байлаа. Богд ойр шадар хүмүүстэй элэгсэг дотн ханддаг, хүрээний ядууст үе хишиг түгээл тараадаг байсан гэдэг. 1902 оны зуны сүүлчээр дондог дулумд ачлалт ялгуулсан дагин эрх цагаан дараа их цол өргөмжилж богдын хатан болгосон. Богд Монгол орны тус гар дотнол хүн ардынхан амар амгалан амьдралын талаар анхаарал тавьж сүжигтэн олныхон нүглийг нэмгэлж буйныг арвжуулан эвийг эрхэмлэн зориг хүчийн нэгдэхийг чармайж олон тооны лүндэн буулгаж сургаал айлдах болсон байна. Та бүгд дотроо нааш цаашаа зараа мэт хэрүүл тэмцэл хийх хэрэггүй. Хэрвээ эвнийг дэлгүй байвал тамд очино. Шууны өдний дээдхэн доодхон дардаг. Доодхон дээдхэн өргөдөг. Үүнд далавчны хүч байдаг. Үн шиг сэтгэл санаагаа нэгдгүүл бэрх төвөгтэйг авах болно. Ар халах та нар минь ээ. Гэрийн дотор хэрүүл тэмцэл атаа жөтөө хэл ам хог новч чинь орж болохгүй байна. Али чадлаараа нүглийг дэвчихтэн. Та нараа эцэгхэн өргөн хүндлэж явбал насны хишиг заяа буян тань дэлгэрнэ. Эв тангараг хэрүүл шуугян хэл аман чандлан сахиж явахтан. Ар халах хамаг бүгдээр зөв шудраг яв. Эрдэмт сурч залхуурахгүй бай. Ар өвөр бүгдээрэн хараал ба зүйлбэрийн тамих бэлдв арих янз бүрийн завхай явдал бүгдийг чадвал өрмсөн эс чадвал нэг ч өдөр бол тавьчихтэн. Эв тангаргаан хичээ. Монголчууд минь сүсэг бишрэлдэн сайныг хичээн мууг халж явахтан. Зовлон гэтэлж болно. Эцэгхэн арчлахгүй элдвэр зовоох, амитан алж тамлах, бие найн муучлан хараах, шудраг хүнийг дарлах боллоо. Баян гэж битгий сагсуур, ядуу гэж бүү гомт. Аливаа хүн сэтгэлэн засч хичээ. Муу үйлийг халж сайн замаар явбал цөөн цагийг даван гарч болно. Явцсан дам худагтай би ар халах та нарыгаан элдв хараал таних арих завхай зайдныг бүрэн дэвчдэг болох юм бол оройн дэд очир дар багш мэт саная. Тийм гэрийн эзнийг эцэг мэт саная. Авхай дагнасыг эх мэт саная. Та нарыгаан замбуу твийн арам мэт өргөж явъя. Та бүхэн миний үгнээс авахын ав, орхихын орхио. Ганцхан сүжиг эвэн хичээ. Тангаргаан сах тэгвэл бүх юм сайн сайхан болно гэж айлджээ.
Эдгээр Лүндэнг халах Монголын лам хар бүх хүний сэтгэл үйлдэлийг ариусган төвшөлгөхөд зориулан буулгаж байсан нь лавтай. Манжийн зах хязгаар байсан төвдийг 1904 онд Английн цэрэг эзлэхэд 13 дугаар Далай лам төвдөн чамд шадар хүмүүсийн хамт нутгаасан оргон гарч Монгол ирсэн. Далай лам төвд орныг Англиас гадна Манж хятадын нөлөөнөөс гаргах бодолтой байсан тул өөрийн холбоотонд Монгол, Орос улсыг тооцоолж байжээ. Монголын 8 дугаар богд төвдийн 13 дугаар Далай лам хоёрыг уулзсан эвсэхээс Манжийн засгийн газар ихэд болгоомжлж газар сайгүй туршуул 50 мөрдөх болсон тул тэр хоёр өнгөн дээрэн ихэмсэг хөндөй мэт маяг гаргаж байсан боловч төвд Монгол хоёрыг Манжийн эрхшээлээс гаргах тухай хэд хэдэн удаа нууцаар ярьж тохиролцоод явсан гэдэг. 1908 оны зуны дунд сард богд гавжин дамжаа барилаа. Урд хуйн богдуудаас шашны номонд нэн сайн боловсрсон нь анх дугаар богд өндөргэгэн, 2 дугаар богд дамб доммэ, 5 дугаар богд чөлтөн жигмэд нар байжээ. 8 дугаар богд инхүү тэдний ном эрдмийн алдрыг залхамжллаа. 1909 онд Манж гүрний төрийг барьж байсан Цэйси хатан насан эцлэж оронд нь Балчир хүү Пуи хан ширээг залхамжилжээ. Манжийн төрийн шин засгийн бодлого гэгчийг хэрэгжүүлэх даалгавартай шинэ амбан Сандоо 1910 онд хүрээнд ирлээ. Тэр үеэс монголчуудын дотор Манж хятадын дарлалыг эсэргүүцсэн үзэл санаа их түгээмэл болсон байна. 1910 оны 10 дугаар сард Бээжин хотод засагт тус хийх яамны хурал гэгч болоход уг хуралд өвөр Монголоос 10-аад хүн оролцсны дотор их хүрээний Монгол сайд Пунцэг Цэрэн, хүн Дорж Балам, Жонон Бэс Ширнэн намтан нар байлаа. Манжийн төрөөс Монголын талаар явуулж байгаа шин засгийн бодлогыг тэд эсэргүүцсэн боловч Манж хятадууд тэдний саналыг хүлээж аваагүй учраас хурлыг орхин гарч байжээ. Шин засгийн бодлогыг хэрэгжүүлэх ажил эрчимцэнтэй холбогдсон хэсэг лам ноёд ийм үед манай монголчууд яавал зохихыг хэлж өгөөч гэж богдоос асуусан гэдэг. Тэгэхэд богд альва юмд цаг хэмжээгүй юм огт үгүй. Одоо манай Монгол овгийн олон түмэн бүгдээр нийлж тус гар улс болон тогтнож шашнам батдган дэлгэрүүлж бусдын эрх мэдэлд даалгдан зовлон зүдүүрийг үзэхгүй байх цаг нь болсон. Хамгийн гол нь бүгдээр нэгэн сэтгэл хамтын хүчин гаргаж чармайн зүтгэх хэрэгтэй. Миний энэ үгийг олон мянган шавнарт минь яралтай сонсго гэж айлджээ. Төдөлгүй хэсэг ноёд сэм уулзалдаж богдын хэлснийг хэрхэн яаж хэрэгжүүлэхийг хэлэлцээд Манжийн эсрэг дангаар тэмцээд барахгүй учраас Оросоос тусламж гуй гэж тохирчээ. Тэдгээр ноёд Орос улсаас тусламж гуйх бичиг үйлдэж түүн дээр Түшэт хан Дашним, Сэцэн хан Наваан нэрэн, Засагт хан Содном Равдан, Сайн ноён хан Намнүсрэн нар гарын үсгэн зурж тус тусын тамгаан даржээ. Тэр бичигтэн богд гэгэн танилцаад мудрын тэмдгэн дарж Шингван ханд дорж Даалам Цэрэн чимэд өвөр Монголын гүн хайсан нар бараалах цөөн хүний хамт Орос орныг зүглэн 1911 оны 7 дугаар сарын 29-нд хүрээнээс сэм мордсон байна. Монголын нөлөө бүхий ноёд хуралдаж тус гар улсаа байгуулж Монгол улсын хаанд богд гэгэнийг өргөмжлөхөөр тохирчээ. Богд хэдийгээр төв түн боловч монголчууд түүнийг Чингисийн удмын халахын Түшэт ханы хүү өндөр гэгэн зануузрын хойд дүр гэдэгт итгэдэг байсан юм. Чингван ханд дорж Даалам Цэрэн чимэд харчин гүн хайсан нар 1911 оны 8 дугаар сарын 16-нд Орос улсын ерөнхий сайд гадаад явдлын яамны сайд дараа нь 2 дугаар Николай хаантай уулзлаа. Орос улсын засгийн газар онцгой хуралдаанаараа Монголыг хятадаас салган тусгаарлахыг дэмжихгүй гэвч Манж Чин улсаас Монголд явуулж байгаа шин засгийн бодлогыг болиулах талаар Чин улсад уламжлан нөлөөлөх
баг зэрэг зэвсгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ. Тэр үед Манжийн засгийн газар дотооддоо болж байгаа үеийн давтагдаад Монголын талаар шийдэмгий бодлого явуулах чадваргүй болсон байлаа. Манжийн төрийг унган оронд нь Хятадын төр улсыг байгуулах гэсэн зорилго бүхий хувьсгалчдаар удирдуулсан цэргүүд 10 дугаар сарын 11-нд Өвнөд мужийн Учаан, дараа нь Ханькоу, Ханьян хотуудыг эзэлснээр Синхан хувьсгал бүх Хятад орн даяар өрнөсөн юм. Монгол оронд ч үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн гарч эхэллээ. Орос улсад явсан хандад орж тэргүүтээ элч нар хүрээнд нууцаар ирж явсан ажлынхаа дүнг богдод болон хүрээнд хуран ирсэн хан ван, бэйл, бэс, гүн, даалам нарын зөвлөгөөнд хэлэлцүүлээд 11-р сарын 13-нд богдын шийдвэрээр хүрээний бүгд хэргийг төр ерөнхийлөн шийдэх газар буюу төр засгийн газрыг байгуулжээ. Төр засгийн газраас гаргасан анхны шийдвэрийн нэг нь зэвсэг түвшнийг байгуулах явдал байлаа. Ханд Чингвангийн нутагаас 400 цэрэг цуглуулан хүрээнд авчирлаа. Дараа нь богдын зарлагаар Түшээд хан, Сэцэн хан аймгийн орх хошуудаас тус бүр 1500 цэрэгийг хүрээнд татварлуулжээ. Нэгдүгээр сарын 30-нд Манжамбан Сандоог Монголоос зайлан явахыг шаардлаа. Сандоогийн мэдээлэлд тодорхой тооны Манж Хятад цэрэг байсан боловч нутагтаа болж байгаа үеийн бослогын сургаар тэгэхэд бас бужигнан дан зарагдахгүй болсон байжээ. Байдал эгзэгтэй болсон тул Сандоо амбан хүрээнд байгаа Оросын консулын хасаг цэргийн хамгаалалтын дор Монголоос гарахаар Хягтын зүг явжээ. 1911 оны 12 дугаар сарын 5-нд Төрийн эрх Монголын төр засгийн газрын мэдэлд бүрэн шилжилээ. Төр засгийн газраас Монгол улсаа сэргээн мандуулж Манжаас тусгаар улс болох тухай ухуулан зарлах тунхаг бичгийг халахад 4 аймаг 98 хошуу, Өвөр Монголын 6 чуулган 49 хошуудад элчид тоглон тараалаа. Мянга 911 оны 12 дугаар сард богд жавзан дам хотгтыг Монгол улсын хаан дөргөмжлөх их ёслол шар ордонд болжээ. Богд гэгэнийг хаан ширээн залж, шашныг мандуулагч, амьтныг жаргуулагч, шашин төрийг хослон баригч, наран гэрэлт төмөн наст хаан сол өргөн Монгол улсын тусгаар тогтнолыг тунхаглажээ. Түүний хатан цагаандраа дондог дулмыг шашин төрийг хослон өргөмж, улсын их дагн хэмээн өргөмжлөн мөн төрийн хэргийг шийтгэн явуулах тамгыг өргөжээ. Тусгаар тогтносон улсын хаан нарыг Монгол гэж нэрлэн, оны цолыг олнон өргөгдсөн хэмээн нэрийдэж, их хүрээг улсын төв нийслэл хүрээ гэж нэрлэхээр тогтжээ. Ийхүү Манжин иргэшээлд 220 жил оржсон Монгол орн богд жавзан дам хотгтын санаачлаг, удирдлага, зохион байгуулалтаар Манжин иргэшээлээс гарч тусгаар улс болж тулгар төрөн сэргээн байгуулжээ. Хааны зорилгоор Монгол улсын засгийн газрыг 5 ямтайгаар анх байгууллаа. Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч ямыг байгуулж тэргүүн сайдаар чин сүжигт даалам цэрэн чимдийг томилж улсын ерөнхий сайдын үргийг үйлчлүүлэхээр боллоо. Адаа тэргийг бүгд эрхлэн шийтгэгч ямыг байгуулж сайдаар Эрдэнэ дайчин хошоо Чинван хамт төржийг томиллоо. Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч ямыг байгуулж тэргүүн сайдаар Жүнван шагдарж явыг томиллоо. Сэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч ямыг байгуулж тэргүүн сайдаар Далай Жүнван гомбос өрөнгө томиллоо. Шөөх таслах хэргийг
захиран шийтгэгч ямайг байгуулж тэргүүн сайдаар Эрдэнэ жүн он намсрайг тохон томилноо. Шинэ Монгол улсын сан хөмрөгийг бэхжүүлэх зорилгоор Богд хааны зорилгаар 1912 оны 6 дугаар сарын 22-нд Гаалын ямайг байгуулж тэргүүн сайдаар бишрэлт дээл дорж цэрэнг томилноо. Богд хэргийг ерөнхийлөн шийтгэх газрыг байгууллаа. Энэ нь үнэндээ сайд нарын зөвлөл байсан бөгөөд сайдаар нь сайн ноён хан төгсрийн намн сүрэн томилсон байна. Монгол улс тус гар тогтносноо хүрээнд байгаа Оросын консулд мэдэгдэхийн хамт Дундад иргэн улсын засгийн газарт албан ёсоор мэдэгдэжээ. Дундад иргэн улсын ерөнхийлөгч Юан Шикай монголчуудын тусгаар тогтнолыг устгахын тулд Богд хаан болон түүний засгийн газрыг урьхнаар ятхан ухуулах, учирлан гуйх, айлган сүрдүүлэх, басамжлан доромжлон агуулгатай олон тооны цахилгаан утас ирүүлж байлаа. Тэр бүгдэд Богд хаан Монголын тус гар тогтнолыг баттай хамгаалж няцаалт өгсөөр байлаа. Манай хоёр улс бол урд Чин улсын харьяанд байсан. Гэвч Чин улс засгийн хэргийг сайн явуулаагүйгээс бид тус тусдаа улсаан байгуулан өөр өөрийн орноо эзэмших болсон. Эрхэм таныг улсаан байгуулахаас өмнө би улсаан байгуулан тусгаар болсон. Хятад, Монгол угаас нэг язгууртан биш. Үг хэл өөр, бичиг үсэг адилгүй. Та бүхэн урд байсан Манжчин улсын үр ачч биш, төрөлж бишээ. Тийм байж яагаад нэгэн дүгүй болсон Манжчин улсын мэдэлд байсан газар орныг эзэмших ёстой гэж бодно вэ? Хэн дийлэх дийлдэх нь бурхан Тэнгэрийн мэдлийн хэрэг болохоос хүний санаагаар болох зүйл бишээ гэж хариулж байжээ. Юан Шикай өөр нэг цахилгаандаа Монгол газар хэдий уудан боловч хүний тоо цөөн бүгд нийлвч манай нэг мужид хүрэхгүй. Монголчуудын аж ахуй ядуу учир улсаан байгуулах, цэрэг тэжих, зэвсэг худалдан авах зэрэг олон зүйлийн зардалд чирэгдэн хүмүүс чинь өлбөрч үхэн. Танай эрчүүд чинь бурхны номлолыг мэдхээс бус илж ядагч хэрэглэж чадахгүй байхад буу үхэр бууны тухай бодож байлдах тухай санахын хэрэггүй. Яасан ч та нар тусгаар тогтнож чадахгүй гэж байжээ. Түүнд Богд хариу болгон гадаад Монголын хүн цөөн ядуу дорой цэргийн хэргийг мэдэхгүй тул улс болон тусгаар тогтноход бэрх гэдэг нь үнэн. Гэвч эрхэм ерөнхийлөгчийн гадаад дотоод бодлогоос ихээхэн шалтгаалж толгойн үс олон боловч нэг хутгаар хусдаг шүү дээ гэж хариулж байлаа. Монголчуудын төрөл сан байгуулах гэсэн Богдын саналыг Өвөр Монголын 49 хошууны 35 нь Сахар 8 хошуу, Хөлөн буйрын Барга, Хөхнуур, Цайдам, Алшаа, Шинэ Хязгаарын монголчууд дэмжсэн юм аа. Шинэ байгуулсан засаг төрөөн дотооддоо төвхнүүлж түмэн олноо амаржуулах, гадаадын хавчлагаас сэргийлэх явдал Богдын засгийн газрын хойшлуушгүй зорилт болон тулгарч байсан юм. Монгол улс тусгаар тогтносон боловч баруун талын нутаг болох Ховдын хязгаарт Манжин амбан хэвээр сууж шин засгийн эсрэг зэвсгэлж тэмцэхэр зэхэж байсан тул баруун хязгаарыг элбэн тохинуулах сайдаар жалхан судагт дамдын базрыг томилон явуулж тэнд байсан Манж хятадын цэргийг хөн гаргалаа. Хаан Оросын сайд нарын зөвлөл Орос Монголын хооронд дипломат гэрээ байгуулах нь зүйтэй гэж шийдэн албан ёсны төлөөлөгчөөр Орос улсаас Бээжинд сууж байсан элчин сайд Кростовицыг Монголд ирүүллээ. Гэрээнд Монголын талаас сайн ноён хан Намнсүрэн, Даалам Цэрэнчимэд, Засагтхан Содонмаравдан, Оросын талаас Кростовиц, хүрээнд суугаа консул Любанаар оролцсон хоёр орны найрамдлын болон худалдааны хэлэлцээрийг 1912 оны 10 дугаар сарын 21-нд байгууллаа. Энэ бол олнон өргөгдсөн Монгол улсын засгийн газраас гадаад оронтой байгуулсан анхны хэлэлцээр байсан юм. Богд хаан 1913 оны
3 дугаар сард гадаад яамны тэргүүн сайд Чингиван ханд доржоор толгойлуулсан төлөөлөгчдийг хаант Орос улсад явууллаа. Тэд Монголын тусгаар тогтнолыг Орос улсаар хүлээн зөвшөөрүүлж, элчин сайд солилцох, өвөр Монголыг халахад нэгтгэх асуудлыг дэмжүүлэх, зэр зэвсэг санхүүгийн тусламж авах, Петербург дахь олон улсын элчин сайдуудтай уулзсан гэрээ хэлэлцээр байгуулах зорилготой байлаа. Улс орныхон батлан хамгаалах хүчийг зузаатгахын тулд нийслэл хүрээний зүүн талд хужир болонд 800 хүнтэй Монгол цэргийн сургууль байгуулахад тэнд Оросоос ирсэн сургагч нар багшилж байлаа. Уг сургуулийн сонсогчдын дунд Сүхбаатар нарын зэрэг хожим Монголын төр цэргийн зүтгэлтэн болсон хүмүүс байсан нь үндэсний зэвсэг түвшнийг байгуулах, эх орноо батлан хамгаалах хэрэгт үнэтэй хувь нэмэр болсон арга хэмжээ байлаа. Шин засаг төрийг бэхжүүлэхэд орчин үеийн мэдлэг боловсралтай гадаад хэл мэдэх үндэсний боловсон хүчин их хэрэгтэй байсан тул иргэний сургуулийг байгууллаа. Богдын засгийн газар цагаан хэрмийн гаднах хуучин Монгол нутгаан эргүүлэн авч Хязгаар нутгаан батлан хамгаалах бодлого тууштай явуулсаар байлаа. Тэр үед өвөр Монголын олон хошууд нийслэл хүрээнээс цэрэг явуулж Хятадын дараллаас чөлөөлөхөд туслахыг Богд хаанаас хүсэн гуйж байлаа. Иймд Богдын зарлагаар Чуулал хаалга, Бат хаалга, Долмуур, Хөх хот, Бугад хотын чиглэлд 5 замаар 10,000 орчим цэргийг хөтлөжээ. Өвөр Монголыг чөлөөлөн нэгтгэх байлдааны ажиллагааг Манлай Баатар дамжин сүрэн удирдлаа. Монголын цэрэг нь Хятадаас өвөр Монголыг чөлөөлөх зорилготой тул бусдын нутагт халдахгүй байхыг Богд хаан зарилга гарган цэргүүдэд анхааруулж байсан юм. Богд хаан Орос улстай байгуулсан гэрээгэн улам баттгах, тусгаар тогтнолоо олон улс орноор хүлээн зөвшөөрүүлэхийн тулд 1913 оны сүүлчээр Орост байгаа гадаадын хэд хэдэн улсын элчин сайдуудтай уулзсан хэлхээ холбоо тогтоон гэрээ байгуулах, болвол Монгол улсын элчин солилцох, Орос улсаас цэрэг зэвсгийн тусламж, мөнгөн зээл авах зэрэг асуудлыг хэлэлцүүлэхээр ерөнхий сайд наман сүрэнгээр толгойлуулсан төлөөлөгчдийг дахин илгээлээ. Тэднийг Оросын хаан Романовны гэр бүл төрийн эрхийг барьсны 300 жилийн ойд оролцох Монгол улсын төлөөлөгч гэдэг нэрийн дор явуулсан юм. Монгол улсын төлөөлөгчд ээлж нар хаант Оросын гадаад яам, цэрэг, сангийн яамны сайдуудтай уулзсан Орос улсаас цэргийн тусламж, зарим зэр зэвсэг авах 20 жилийн хугацаатай 2 сая рублийн зээл авахар боллоо. Мөн ховдын хязгаарыг Монгол улсын бүрэлдэхүүнд оруулахыг Богд хаан Оросын засгийн газраар зөвшөөрүүллээ. Гэвч Монголыг нэгдсэн хүчирхэг улс болгох сонирхол Орос Хятад хоёрын аль алинд нь байгаагүй юм. Иймд дундад иргэн улс Орос хоёр Монголын асуудлаар Бээжинд олон сар хуралдан хэлэлцсэний эцэст Ар Монголыг Хятадын автономт гэж тохиролцсон гэрээг 1913 оны 10 дугаар сарын 23-нд Бээжинд байгуулжээ. Энэ тухай Богд хаанд мэдгэдэхэд ихэд дургуйтсан хоёр улсын засгийн газарт эсэргүүцэл бичиг явуулсан билээ. Эсэргүүцлийн илрэл болгож 1914 оны шинэ жилийн нэгэнд Оросын дипломат төлөөлөгчийг Богд хаан хүлээн авахаас татгалзан хүрээнийхэн Оросын дипломат төлөөлөгчийн дүрийг шавар сүрлэр хийн шатааж байжээ. Шинэ тулгар Монгол улсын хаан төрийн бүтцийг дэлхийн жишгээр зохион байгуулахын тулд улсын аливаа хэргийг нийтээр хэлэлцүүлэх зорилгоор улсын дээд доод хоёр хурлыг байгуулах тухай зарилгыг Богд хаан 1914 оны 2 дугаар сард гаргасан юм. Энэ хоёр хурал сонгуулийн зарчмаар байгуулагдаагүй, зөвлөх хэрэгтэй байсан боловч Монгол оронд ардчилсан төрийн үр хөврөл парламент буй болгох гэсэн анхны алхам байжээ. 1914 оны 8 дугаар сарын 26-нд Монголын хил дээрх Хягт хотод Орос, Монгол, дундад иргэн улсын хэлэлцээр эхэлсэн. Уг хэлэлцээр 9 сар гаруй хугацаанд 40 удаа хуралдсан юм. Монголын төлөөлөгчид их маргалдсны эцэст арга буюу хүчин давтагдан
1915 оны 6 дугаар сарын 25-нд гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ гэрээгээр Ар Монголыг Хятадын бүрэлдэхүүн хэсэг боловч өөртөө автономт эрхтэй оршин тогтнохоор шийдвэрлэсэн байна. Хятадын ерөнхийлөгч Юань Шикай Богд хааныг өөрийн талд татах зорилгоор гадаад Монголын хаан болгон алтан тамга олгохоор шийдвэрлэж энэ тухай түүнд мэдэгдлээ. Үүний хариуд Богд намайг Монголын ард түмэн хаан дөргөмжилсөн болохоос биш өөр ямар нэг хүнд хамаагүй хэрэгэ гэж хэлээд тамгын хүлээн аваас татгалзжээ. Монголын асуудлыг хамаарсан сайдыг нийслэл хүрээнд суулгах тухай дундад иргэн улсын засгийн газраас Богд хаанд мэдэгдэхэд түүнийг хүлээн авахгүй гэдгээ бас хариу мэдэгдлээ. Богдын болоод монголчуудын омгийг дарах зорилгоор 1915 оны намар Юань Шикэн засгийн газар Монголын баруун өмнө хязгаараар цэргэлэн халдлаа. Төвний эсрэг Богд хаан Бээл Хатанбаатар Магсарживыг 700 орчим цэрэгтэй явуулахад тэгэхэд хил хязгаараа хамгаалan байлдаж Хятад цэргийг хөн гаргалаа. Дундад иргэн улсын цэрэг 11-р сард Монгол улсын зүүн хязгаарт цөмрөн орж зүүн хязгаарыг тохинуулахаар томилогдсон сайд Югзэр хотогт галсан дашийг баривчлан авчээ. Хяактын гэрээг эсэргүүцвэл Орос Хятад хоёрын дургуйцлыг төрүүлэн тэд хоорондоо хүч хавсрах аюултайг Богд хаан тооцож гурван улсын гэрээний талаарх байр суурин дундад иргэн улсын ерөнхийлөгчд илэрхийлэх нэрийдлэр Сэцэн хан Наваанэрэн тэргүүтэй төлөөлөгчдийг Бээжин хотноо 1915 оны 12 дугаар сард томилон явуулжээ. Төлөөлөгчдийг Бээжинд очих үед Хятадын олон үндэстэн ясны их хурал болж байсан бөгөөд түүнд Ар Монголын төлөөлөгчдийг оруулах тухай асуудлыг Хятадын зүгээс тавихад Богд хаан татгалзсан хариу өгч байлаа. Энэ нь Богд өнгөн дээрэн Хяактын хэлэлцээрийг хүлээн зөвшөөрсөн мэт боловч хэрэг дээрэн эсэргүүцэж Хятадаас хараат биш байх бодлого баримтлаж байгааг илэрхийлсэн хэрэг байлаа. Сэцэн хан Наваанэрэн Хятадд явуулахдаа Югзэр хотогтыг чөлөөлж авчрах үүргийг Богд түүнд өгсөн байлаа. Үүнийг ч Наваанэрэн биелүүлсэн. Монголын тусгаар тогтнол төрийн бэхжилтийн талаар өөрийнх нь үзэл санааг дэмжиж байсан хамтран зүтгэгчдийн төлөө Богд хаан энхүү тууштай бодлого баримтлаж байсан юм. 1917 онд Орост хөрөнгөдний ардчилсан хувьсгал гарч 2 дугаар Николай хаан ширээнээс сайн дураараа буулаа. Үүний дараа засгийн эрхийг Оросын большевикууд авч зөвлөлт засгийн газар тогтжээ. Орос улсын шин засгийн байдал бодлоготой танилцуулах зорилгоор Богд хаан ерөнхий сайд Намнан Сүрэн тэргүүтэй төлөөлөгчдийг Эрхүү хот руу явуулжээ. Тэд ч Сибирийн хувьсгалт байгууллагын товчооны удирдагчдтай уулзсан байна. Туурга тусгаар Монгол улсыг байгуулах хэрэгт Богд хаантай хамтран зүтгэж байсан Эзэн Чингисийн удмын Түшээд хан Дашням 1913 онд өвчнөөр нас барлаа. Цэргийн яамны тэргүүн сайд Эрдэнэ Далайван Гомбосрон 1914 онд нас барлаа. Богд хаанд Монгол улсын төрийн зүтгэлтэн Даалам Цэрэн Чимэд 1914 онд нас барлаа. Гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайд Чинван ханд дорж 1915 онд учир битүүлгээр хорлогдсон нас барлаа. Сангийн яамны тэргүүн сайд Түшээд засаг Хошой Чинван Чагдаржов 1916 онд насан эцэслээ. Засагт хан Содном Аравдан 1916 онд нас барлаа. Монгол орны тусгаар тогтнолын төлөө Богд хааны явуулж байсан бодлогыг тууштай хэрэгжүүлэн Монголын төрийн ноёдын үзэл санааг төвлөрүүлэн нэгтгэж байсан гол хүн болох Сайн ноён хан Намнан Сүрэн их л учир битүүлгээр өвчилж байгаад 1919 онд нас барлаа.
Монголыг тус гар улс болгохын төлөө туйлбартай тэмцэж явсан эдгээр зүтгэлт нарыг хэний талын хэн хэрхэн хорлсон нь тодорхой биш боловч Монголын тус гар тогтнолын эсрэг хүмүүсийн гарт хорлогдсон нь илэрхий юм. Монгол улсын ерөнхий сайдын үүргийг өгөөсгөж байсан Шанзав-Лам Бадамдорж зарим нөлөө өгхийн ноёдын хамт хүрээнд байсан дундад иргэн улсын элчин сайд Чин Ийтэй хуйвалдан Монголын автономт засгийг устгаж Хятад улсад дагаар орох тухай гэрээг боловсруулан Богд хаанд танилцуулжээ. Богд хаан тэр гэрээг хүлээн зөвшөөрөөгүйгээр барахгүй. Хятадын элчин Чин И Монголын зарим эрх баригчдтай хуйвалдан засгийн эрхийг устгахаар сэтвэлж байгааг олон монголчууд дэмжихгүй байгааг анхаарна уу гэсэн захиаг Жонон Ван Цогбаатар дундад иргэн улсын ерөнхийлөгчд явуулжээ. Хятадын шинэ ерөнхийлөгч Сюй Шичин Богд хааны захиаг хүлээн аваад хотогтын саналаар автономт засгийг хэвээр байлгана гэж амлаж нийслэл хүрээнд байсан элчин Чин Ийг дуудан оронд нь Монголын байдлыг тохинуулах үүрэг өгч баруун хойд бүс нутгийг хариуцсан цэргийн командлагч генерал Сюй Шужаныг Монголд томилжээ. Сюй Шужан хүрээн дээрээд Бадамдорж нартай дахин хуйлдаж цэрэг зэвсгийн хүчээр сүрдүүлж дундад иргэн улсын харьяанд орох тухай хүсэлт бичигт автономт засгийн сайд, дэд сайд 16 хүнээр гарын үсэг зурулан 5 ямны тамгыг дарууллаа. Энэ тухай Богд хаанд танилцуулахад тэрээр энэ нэгэн удаа Хятадын эрх мэдэлд оровч 2-3 жил өнгөрөхгүй дахин тусгаар улс болох тул үгээр нь бол гэжээ. Монголын автономт засгийг устгасан дан Сюй Шужан эрэмшин дундад иргэн улсад үнэнчэн илэрхийлсэн төлөөлөгчдийг Бээжинд явуулж ерөнхийлөгчд бараалхуулахыг Богдоос шахан шаардах боллоо. Үүний хариуд Богд дундад иргэн улсын ерөнхийлөгчд бэлэг хүргэх төлөөлөгч гэдэг нэрийн дор 4 аймаг 5 яамнаас нэр хүнд бүхий 11 хүнийг Бээжинд явуулжээ. Тэд явахын өмнө Богдтой сэм уулзан Америкаас тусламж гуйсан бичгийг жалхан судагтад амьдан базар. Японоос тусламж гуйсан бичгийг Цэдэн Ван нар аваад Бээжинд очсон хойноо тэнд байгаа дээрх улсын элчин сайдуудтай уулзан уг бичгийг гардуулах үүрэгтэй мордожээ. Монголын төлөөлөгчдийг Бээжинд очих үед дундад иргэн улсын ерөнхийлөгч нь генерал Цао Кунь болсон байжээ. Бээжинд байхдаа жалхан судагтад амьдан базар Америкийн элчинтэй уулзаж Богдын бичгийг гардуулан Монголын тус гар тогтнолыг хамгаалахыг хүссэн байна. Монголын төлөөлөгчид Хятадын ноёдтой уулзахдаа Монголд Сюй Шужаны явуулж байгаа төрөмгийн бодлогыг шүмжлэн түүнийг гэдрэгэн татахыг хүсжээ. Сюй Шужанж арагш дуудагдлаа. Хятад дотроо дайнтай байгааг Бээжин явсан төлөөлөгчдөөс мэдсэн Богд хаан Хятадын эрхэнд орж 3 жилийн нүр үзэх болов гэж сансан 3 сар хүрэхгүй дахин эрхэн олох шинж мэдэгдэж байгаа тул хэрхэн олох аргыг одооноос сүүгжилцгээе гэж шадар хүмүүстэй зарлиг буулгалаа. 1920 оны 7 дугаар сарын 20-нд Халхадүрэн аймгийн олон хан ван гүнгүүдийн хурлыг хүрээнд зарлан хурлуулахад Хатанбаатар Магсаржав, Манлайбаатар Дамдын Сүрэн нарыг нэр зан дуудууллаа. Тэр хурлаар засгийн эрхийг эргүүлэн авах, хэрвээ Хятадууд эсэргүүцвэл Богд хааны ордонд хадгалж байгаа зэвсгийг гаргаж аймаг хошуудаас цэрэг дайчлан зэвсэглэж тэмцэхээр тогтсон бөгөөд үүнийг Богд хаанч зөвшөөрчээ. Тэр үед нийслэл хүрээнд байсан Монголын хувьсгалчид зөвлөлт Орос улсаас тусламж гуйхаар шийдвэрлэж энэ тухай үзэл санаа үйл хэрэгээрэн холбоотой ноёд хотогтуудтай зөвлөн түүнээ Богд хаанд уламжлан тусламж хүссэн бичиг хийж өгөхийг хүсжээ. Тэдний хүсэлтийг Богд хаан сонсоод манай улсын мандах хэрэгт энэ ардуудад Орос улс тус болно гэж зарлиг буулгаж олон ван гүн лам нарын нэрээр Орос улсын засгийн газар явуулах бичигт тамга дарж өгчээ. Тэр үед Орос орны зүүн талд зөвлөлт засгийн эсрэг байлдаж сохигдсон борон өнгөр нь Богд хаанд захируулж Монголд орох зөвшөөрөл хүсжээ. Хятадыг цохих ганцхан зорилготой байсан Богд
уг захиатай танилцаад орж ирэх зөвшөөрлөгч түүнд зүйлбэрээр туслах үүргийг Сэцэн хаан аймгийн жанжин Ловсон Цэмэнд өглөө. Богдоос зөвшөөрөл авсны дагуу Марон өнгөрний цэрэг Монголд орж ирсэн байна. Дундад иргэн улсаас тус гарлан бие даах бүхий л арга замыг хайн тууштай бодлого явуулж байсан Богд хааныг хүрээнд байсан хятад цэргүүд баривчлан хорилоо. Дээд шивэнд байсан Сүхбаатар Жойвилсэн нараас зорьсон хэргийнхэн явц байдлын тухай Богд хаанд бие хүнээр захиа илгээдэг байсан гэдэг. Тэр захиаг Богдын отч Сэрэнэн Дондог дулам хатанд дамжуулахад тэрээр түүнийг уншаад шатааж амаар хаанд айлтгадаг байжээ. 1921 он гарангууд Баруун өнгөрн нийслэл хүрээг бүрэн чөлөөлөх байлдаанд бэлдэж эхэллээ. Баруун өнгөрнийг дуудан авчирлаа гэж хятадын эрхтнүүд Богдыг гэрийн хорионд байлгасаар байлаа. Иймд Богд хааны аюулгүй байдлыг хангахын тулд Баруун өнгөрний даалгавраар Сэцэн хаан аймгийн жанжин Ловсон Цэвэний Монгол төвд цэргүүд Ногоон ордныг дайрч Богд хаан Дондог дулам хатан хоёрыг авч Манз Ширэн хийдэд аваачжээ. Борооны цэрэг 2 дугаар сарын 4-нд гаминтай ширүүн тулалдаж нийслэл хүрээг чөлөөлжээ. 1921 оны 2 дугаар сарын 21-нд Баруун өнгөрний Богдыг Монгол улсын хаанд дахин өргөмжилж Монгол улсын засгийн газрыг сэргээн байгуулсныг зарлаж Орос, Хятад хоёр улсад цахилгаан явуулжээ. 1921 оны 3 дугаар сард Монгол орны хойд хөлийн Хяагт хот улс орны амьдралын голцыг болж тэнд ардын түр засгийн газар тогтлоо. Тэр үед Богд хаан ардын түр засгийн газрыг даран өөрийн эрх мэдлийг өргөдөхийг урдл болголгүй, харин ард түмний эв нэгдэл улс үндэстний тус гар тогтнолыг эрхэмлсэн бодлого явуулж байсан байна. Тэр үед засгийн газрын ерөнхий сайдыг хамаарч байсан Мансшир хотогт цэрэнд орж бусад сайд ноёд тогоон хуралдаад Богдын заавраар цагаантны буу зэвсгийг хураан авч ардын нам, ардын түр засгийн газартай найрамдахаар шийдвэрлсэн юм. Ардын журамт цэрэг 7 дугаар сарын 6-нд нийслэл хүрээний орж ирэхэд ерөнхий сайд Мансшир хотогт цэрэнд орж ардын засгийн газрын ерөнхий сайд Бодоо, Монгол ардын номын дарга Данзан, ардын цэргийн жанжин Сүхбаатар нартай уулзан зөвлөлдөжээ. Дараа нь 7 дугаар сарын 8-нд Богдод бараалхан Богдыг хаанд хэвээр өргөмжлөн залж хуучин 5 яамны тамга эрхлэх хэрэг зүйлийг ардын засгийн газарт шилжүүлэхээр тогтсноо нь түүнд танилцуулахад хэлэлцэж тохирсон ёсоор болготугай хэмээн Богд гэгэн зарлиг болгожээ. 1921 оны 7 дугаар сарын 10-нд ардын засгийн газрын ерөнхий сайд гадаад явдлын яамны сайдад Бодоог, дотоод явдлын яамны сайдад Лам Пунцэгдоржийг, бүх цэргийн жанжин бөгөөд цэргийн явдлын яамны сайдад Сүхбаатарыг, шүүх явдлын яамны сайдад Бээл Магсаржууг, санхүүгийн явдлын яамны сайдад Данзанг хэмжээгүй эрхт Богд хааны зарлагаар томилон засгийн газрыг байгуулжээ. 1921 оны 7 дугаар сарын 11-нд Богдыг төрийн шар ордонд залж Монгол улсын хэмжээд эрхт хаанд өргөмжилжээ. Монголчууд харийн төрийн биелэгчдийг их нутгаас хон гаргаж өөрснөө нь засгийн эрх барих болсонд Богд хаан үнэхээр талархалтайгаар хандаж ардын засаг өн удаан мандаж олон түмэн ард үрд эрх чөлөөтэй жаргах болтугай гэж ерөөл айлдаад ардын засаг тогтнож байгааг тохиолдуулан түших тулхангүй яваа эмсийг тэжээн тэнхрүүлж аливаа ялтаны ялын зогсыг үзэж хөнгөрүүл алан наснаас дээш 99 наснд хүргэсдгийг онцгойлон үзэж шагн хэмээсэн шийдвэр гаргасныг зохих яамд хичээнгүйлэн дагаж гүйцэтгэсэн ажээ. Янга 921 оны 11-р сарын эхээр ардын засаг ба Богд хаан хоёрын тангаргийн гэрээ хэмээх баримт бичиг батлагджээ. Гэрээнд Монгол улсын Богд хаан Живзан дам хотогт шарын шашны Богд эзэн болох тул шашны бүх хэргийг хязгааргүй эрхэлбэл зохино гэж заажээ. Үүний хамт Богд хаан
улс төрийн тодорхой үйл ажиллагаа явуулдаг нэг ёсны төрийн өвөрмөц институт болохыг дээрх гэрээгээр баталгаажуулжээ. Богд хаан улсын аливаа хэргийг ерөнхий сайдаар дамжуулан гүйцэтгэх, засгийн газраар уламжлан гавьяа зэрэг шагнал олгох эрхтэй байлаа. Засгийн газраас богд хаанд сонсхон айлтгалгүйгээр шинэ хууль дүрм тогтоон явуулж болохгүйг гэрээнд заахын хамт аливаа шинэ хууль дүрмийн төсөл засгийн газраас гаргах чухал шийдвэрийг ерөнхий сайд өөрөө болон бусад сайдтай хамтран богд хаанд бараалхан айлтгаж байхаар тогтоожээ. Хэрв дотоодод самун үүсвэл богд хаанд айлтгалгүйгээр чухал хууль тушаалыг засгийн газраас тогтоон явуулж болно гэж гэрээнд заасан байна. Богд хаанаас үл зөвшөөрөх ба эвдэж үл болох хууль дүрмээс бусад хууль дүрмийг богд хаан нэг удаа үүлэн хэлэлцүүлэх эрхтэй болжээ. Богд хаан энэхүү тангараг гэрээний хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан билээ. Ардын засгийн газрын бие даасан байдалд богд хаан онцгой анхаарч байсан учраас ерөнхий сайд бодоод засгийнхан эрх мэдлэн Оросын гарт оруулахгүйгээр өөрснөө барьж байхыг захиж байсан байлаа. 1921 оны эцсээр Хятадд байсан Америкийн консул Сакобин Монголд ирж богд хаантай уулзах үед улсын хэргийг манай засгийн газартаа ярил зохино гэж богд хаан хариулж байжээ. Ардын засгийн газрын ерөнхий сайд бодоо Америкийн нэгдсэн улсын гадаад явдлын яам дэлгээх бичгийг богдод танилцуулахад хаан хотогт би шарын шашны эзэн бөгөөд Монгол улсын хаан боловч улс төрийн хэргийг миний засгийн газар шийддэг. Дундад иргэн улс манай Монгол хоёр харилцсан дайсан бололцож олон амьтныг зовоохгүй эв найрамдалтай учран олцохыг би үнэхээр хүсэх тул Америкийн нэгдсэн улсын ноёд та бүхэн манай хоёр улсын ард түмний тусын тул зуучлан туслахыг хүсье гэж сохоод мудрын тэмдгэн дарсан байна. (1922 оны 5 дугаар сарын 22-нд богд хаан дараах зарилгыг болгожээ.